Окей, гэхдээ штэ. Эрэгтэй хүн хэрвээ чамайг хайрлахгүй, хүндлэхгүй, үл тоож, оошоож байгаа бол чамд сонголт байгаа. 8 тэрбум хүн. За болов Монголын 3,500,000 хүнээс чамайг хатан хамшиг хайрлах, хүндлэх эр хүн байгаа. Хаа нэгтэй байгаа. Чамайг байгаа гарч хайрлаж байна. Бас нөгөө талаараа эрэгтэй хүмүүс бид нарыг хамгийн чадах мэдхээр хайрлаж байдаг, халамжилж байдаг. Дахиад өөр point заяа. Бид нар эмэгтэйчүүд бидний дотор бид нар өөрсдөө яаж харж байна, бид нар өөрсдөө хэрхэн үнэлж байна, хүндэлж байна гэдгээс шалтгаалаад бид нар бас эр хүнийг татдаг. Өөртөө адилхан, өөрт чинь түүнийг мэдрүүлэхээр хүнийг татчихдаг. Тэгэхээр хэрвээ жинхэнэ өөрийг чинь хайрлаж, халамжилдаг, хүндэлдэг эр хүнтэй учрамаар байна гэх юм бол эхлээд өөрийгөө хүндэлж хайрладаг, халамжилдаг, үнэлдэг болох хэрэгтэй. Бүх юм өөрөөс эхэлнэ. Бид нар өөртөө адилхан гүн сэтгэлийн шарахтай адилхан энергийг татчихдаг гэсэн. Тэгэхээр чи би standard Ինչээсээ манай нөхрийг мэдхгүй байна. Манай нөхрөөсөө ингэж тэгж намайг зовоодаг. Гэж байгаа бол тэр хүн чамд ямар нэг шалтгаан чамд ямар нэг хичээл заах гэж чиний ямар нэг талыг харуулах гэж чамд татагцсан чи татсан байгаа. Тэгэхээр яг ерөөсөө бусдыг буруутгах ямар ч айгүй гэх юм уу, үндэсгүй гэх юм уу. Яг сонсоход амар хэцүүтэй. Би яхаараа ийм хүнтэй очирсан. Би яхаараа ийм хүнийг татдгийн. Би ийм хүн гэж өмөрч болох ч гэсэн чамайг мэдсэн мэдээгүй бид нарыг мэдсэн мэдээгүй энергийн хувьд тийм зүйл болж идэм аа. Гэтэл эр хүмүүсийг хайрл хүндэл бид нар ч гэсэн сэтгэлийн шарахтай, зовлонтой, асуудалтай байгаа. Бүгд л хамгийн сайнаар хичээж байгаа. Энэ дэлхийн бүх хүмүүс л хамгийн сайн мэдчих чадхаараа хичээж байгаа. Okay? Love you.